сайн байцгаана уу? Орой мэндийг сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. Дараагийн хөтөлбөр болохоор гэрэлт шонхор финист. Нэгэн тариачин байжээ. Эхнэр нь нас барж 3 охинтой үлджээ. Өвгөн хөлсний хүн авч гэр орны ажилдаа туслах гэсэн боловч бага охин Марюшка эцэг минь гадны хүн авч ажиллаад юугүй. Гадаа гэрдэг ажиллаа би амжуулаад байна гэжээ. За тэгээд охин Марюшка гэр орныхоо бүх ажлыг нээх болов гэн. Бага охин нь чадахгүй хийхгүй юм гэж алга байлаа. Сайн чин урдан чин ийм ухаантай ажилсаг охин өсөж байгаа эцэг нь баярлаа. Марюшкада их л хайртай байдаг байжээ. Марюшка бас үзэсгэлэнтэй гоо сайхан охин гин. Гадаархан хорсож хоёрыг чинь өнгө үзэмж муутай гин. Өдөржингөө зүгээр сууж эрэг бие янзалж элдв хувцс өмсдөг гин. Говтог хоёрыг чинь ямарч даашинж биш, ямарч гутал биш, ямарч альжир биш гинэ. Нэг удаа эцэг нь зах байх болж огтосоо хайртай 3 охин минь дуртай бэлгээ захиалаарай гэжээ. Том донд 2 охин нь алдууд сатгсан алаг том цэцэгтэй альжир авчирч өгөөрэй гэв. Харин Марюшка товдгуул загсан. Охин минь чамд юу авчрах вэ гэж эцэг нь дахин асуугаад Марюшка. Эцэг минь та надад гэрэлт шонхор финистийн ганцхан өдийг авчирч өгөөч гэжээ. Эцэг цагаас эргэж ирэв. Их дунд охидтой альжир авчирв. Харин өд олсонгүй ажээ. Дараа нэг удаа эцэг бас л зах явгаар болж гин. Хайртай охид минь дуртай юм цагаарай л гэв. Том донд 2 охин нь баярлаа. Мөнгөн тагтай хөнгөн сайхан гутал авчирч өгөөрэй гэж захив. Эцэг минь надад гэрэлт шонхор финистийн ганцхан өд авчирч өгөөрэй гэж Марюшка захиж гинэ. Эцэг өдөржингөө яваад өд олсонгүй. Мөнгөн тагтай хөнгөн гутал олж гин. Тэгээд өдгөө буцаж ирлээ. 3 дахь удаага өвгөн зах явхад 2 том охин нь доргон бошинд цагжээ. Марюшка дахиад л эцэг минь гэрэлт шонхор финистийн ганцхан өд авчирч өгөөрэй гэв. Өдөржингөө эцэг зах дээгүүр яваад үзэгтэйг нь олсонгүй гэв. Тэгээд хотоос гараад явж исэн чинь өөдөөс нэг өвшөө өвгөн ирж яваа харагдана гэн. Амар сайн байна уу гэтэл өвөө хариуд нь амар сайн өвөө минь хаанаас хаа хүрч явна гэж гин. Харж явнаа. Харин гаслантай зовлонтой явна. Бага охин минь гэрэлт шонхор финистийн ганц үзэгсэн. Би олсонгүй гэв. Өвгөн хариуд нь нандиндан хадгалдаг нэг өд надад би сайн хүн харамгүй өгнө гэж гин. Тэгээд өвгөн өврөөсөө нэг өд гаргаж өгсөн. Ингийн нэг өд ажээ. Марюшка энэ өдний юунд дурлсан юм бол доо гэж харих замдаа бодов. Өвгөн охидтой бэлгээ өгөхөд том донд 2 охин нь шинэ хувцас өмсөж үзэж бас Марюшкагийг шоолон хөхрөлдөн. Тэнийг минь энэ одоо үсэндээ зүгээд гоёдоо гэсгэн. Марюшка юу ч хэлсэнгүй. Голдон яваад шүн болж бүх унтсны дараа өдөө шалан дээр тавиа шивгэнэн. Гэрэлт шонхор финист минь үсэнгүлээс нөхөр минь хүрээд ирээш гэв. Тэтэл үгээр хэлэшгүй үзэсгэлэнтэй сайхан залуу бий болж гин. Өглөө сайхан залуу шал мөргөн шонгор шүү болгоод Марюшка гэвжэнэ. Гэрэлт шонгор шүү хөрн эцэг тэнгэрийн гүндрөө хөрн нисэн одоо гинэ. Ингээд гэрэлт шонгор шүү өдөртөө хөтөн гэрдээ нисэн шөндөө Марюшка руу нисэн гэж сайхан залуу болон хувирсаар 3 хоног болов гинэ. 4 дахь өдөр надарахж хорон санаад хоёрыг чинь түүнийг мэд олж мэдсгээгээд их зэгтээ оволж гинэ. Та нар өөртөөгөө байгааг хар
ортой могноо хариу зэмлээд өнгөрөв. Тийм үү, ахиар цаашд болио болгыг харъя л да гэж хоёрыг ч дүү шүд зугаад Марушкагийн цогны жаазанд олон гурц удаа шивэн зоогоод өөртөө нуудан гарч ижээ. Гэрэл чонгор шоу нисэн ирээд Марушкагийн гигэвч цавхаар орох гэж чадсангүйг зүтгэж ингэр бие эсгэж шаргадуулав. Гэрэл чонгор шоу хэрэгтэй болоод ирсэн хүн хизээж гэсэн намайг олноо. Гэхдээ намар биш. Төмөр гутлыг 3 илээж, төмөр тайгийг 3 хуугалж, төмөр малгай 3-ыг сэтэлж байж л намайг олно гэв. Энэ үгийг сонсоод Марушка орноос өвсрэн босож цонхоороо харвал шонгор шувуу байдгүй гин. Харин цогон дээр нь цусны мөрүүлсэн байна гинэ. Марушка гашуун нулимсаа урцсан ойлж цусны мөрийг нулимсаараа угаажээ. Гэхдээ уламсайгаа үзэсгэлэнтэй болж гин. Тэгээд эцэг дээр очив. Эцэг минь аашил битгий намайг орой. Алсын хаян замд явъя би. Эсэм минь байвал эргэж уулзах бизээ. Үхэл хэрвээ дайрвал үглэн дэрэл биз гэж гуйжээ. Хард огнаалсад явуулах гэдэг. Хөшин хүнд их л хэцүү байлаа. Тэгсэн ч гэсэн Марушкаг явуулжээ. Марушка төмөр гутал 3-ыг, төмөр таяг 3-ыг, төмөр малгай 3-ыг захиалж илгээд гэрэл чонгор финистикийг ирэхээр алсын замд гарлаа гин. Өндөр уул өргөн тал харлага их харахгүй урт замаар яваад л байжээ. Чигүүртэн шууд хөвжүүлдэн жиргэж зүрхийг баясган жижигхэн гол гориг сэрүүцүүлэн угаана. Харанхуй шөндөө ундах гэр болно гэд. Хөгжөөн хүрэн баавгай шар өнөг Марушкатай хандлан цугларсан болохоор охинд хинч алтан давталж чадахгүй байлаа. Марушка явсаар төмөр гутлаа илээжээ. Төмөр тайгаа жугалж гин. Төмөр малгайгаа сэтэлжээ. Тэгээд тэгэн агдад гарвал дахиад үлд байш эргэлтэн байна гин. Марушка байшахан арганаа ойроо ангаагаал ганаад руу оруулаач. Өө талгарч норч өмөг талх хийдэй гэж гин. Байшин арганаа ойроо ангаагаалга Марушка руу харууллаа. Охин байшинд явж орвол тэнд таас тулсан хамартай, дахир ясан хөлтэй, шулмас эмгэн хамар хамаа тавир дээр тавиад хандаас ханд хөлөөж игээд өвтөж байв. Шулмас эмгэн Марушкаг үзмэгтэй ойрлоо. Баах бөөх Орсын өнөрдөж байна. Сайхан бүсгүй минь хэрэг зэрэг юунд вэ гэлээ. Имээ минь гэрэлцэн шонгор финистик ирж явнаа гэж гин. Үзэсгэлэн тохиом минь эрдийн замч урд юм байна. Чиний гэрэл шонгор 100 уулын цаанда 6 улсын тэрдээ би элбэг татан түүнийг ногоон андар тайлж игнэрэнд болон суусан да. Гэхдээ би чам тусланаа. За мэ энэ мөнгө нь 5 алтан хүндгийг аваад яв гэж гин. 100 уулын цаандаах 6 улсын тэрдээ улс одож мөгчөө хатныг зарц болоорой хийгснийг хийж мөнгөнд тавг дээрээ алтан өндгөө өнгөрөөж тоглол өндөг өөрөө өнгөр эргэлтэн хатан зарааш гэж гойл бөөгөөрэй. Харин гэрэлт шонгор финисттэй уулзвал гэж гой ингэж шулмас эмгэн зааж өгөв. Марушка шулмас эмгэн татаргаа зааш яв. Мод харанхуйлан зүгчиг харагдаа байхад Марушка ураг шалгаа сайн зогсдол өмнөөс нь нэг муур гарч ирээд Марушка бөө урагшаа яв улам аимшигтай болно чир гэж харлгүй яваад байг гэлээ. Муур нурууны үедээ лалга болов
гэрэл улцсан гавлын гэсэн толгойтой шивийн гашуун дотор дахин хөл байшин байна гин. Байшин хана ойроо ангаа хаалгаа над руу харуулж үү талгарч нойрч өмг талах хэдий гэж Марушка хэлв. Байшин хана ойроо ангаа хаалгаа Марушка руу харуулв. Охин байшин дарвал таацуулсан хамартай дахиар ясан хөлтэй шулмас юмгам хамарамаа тавир дээрээ тавиад ханнаас андглаж идэж байна гин. Шулмас юмгам Марушкаг хараад баах бөө орсын өнрөө нэрдэж байна. Үтгсэл нь бүсгүй юм хэрэг зориг юунд бай гэлээ. Имээ минь гэрэл жонгор финистик ирж явнаа би. Миний дүүгээр орсон бистэй гэж юм шулмаас явахад орсон имээ минь за яг би чам туслая. Энэ мөнгө дэлгүүр алтан цугаа. Энэ цүү үзмийн өнгөд хамбан дээр алтан уцаараа өөрөө ойголноо. Зарааш гэвэл битгий зараарай. Гэрэл жонгор финисттэй уулзуулаач гэж гойж зааж өгвөө. Марушка шулмас имгэн талархаа цааш явлаа. Энтэн нүдэн эсгэрч хаширах дууж имээ гарна. Гавлын ясаа гэрэлдүүлнэ. Марушка зогсдол өмнөхний тоогоогүй яв. Охин минь бүүэ. Урагшаал яв. Болон маймар болно. Харин чи эргэж харалгүй яваад бай гэлээ. Тогоо ингэж хэлээд алга болчихов. Марушка цааш яваад л байж, улам аргуу болоод л байж, хацанаас юм татах гин, хөлөөс нь юм зурах гин. Марушка эргэж харалгүй яваад л байжээ. Ийгүү явсаар төмөр гутлаа илээжээ. Төмөр таяг хааж угалж гин. Төмөр малгаагаа сэтэлжээ. Тэгээд нэгэн аглад гарвал уулалцах улаангалтай адууны галан толгойтой шивээ гашууны дотор дахиад үлд байшин хэргэлдэн байна гэн. Байшин аргана ойроо ангаа хаалгаа над руу харуулаач гэж Марушка хэлв. Байшин аргана ойроо ангаа хаалгаа Марушка руу харууллаа. Охин байшин дарвал таацуулсан амартай дахиар ясан хөлтэй шулмас юмган хамарамаа тавир дээр тавиад ханнаас андглаж идэж байна гин. Аймаар ар дээр шулмас имэний амнаас нэг сая өртөнө. Шулмас имгэн Марушкаг үзээд баах бөө орсын өнрөө нэрдэжээд үтгсэлд бүсгүй минь гэрэг зэрэг юунд бай гэлээ. Имээ минь гэрэл жонгор финистик ирж явнаа. Ирлийн чин зам энтэлтэй донголтой. За яг би чам туслая. Бай. Энэ мөнгөсөр таалтан эрүүлдэг ав. Эрүүлийг гар даагууд л ингийн биш алдууд сэргэлдэн зурх болно. Гэж хэлтэл. Имээ танд гилаала. Баярлах гилаагаас үлдлээ. Одоо цагах гэлгүүгэмээ сайн тогтоо. Алтан эрүүлийг чинь авъя гэвэл бүгд зараарай. Харин гэрэл жонгор финисттэй уулзуулаач гэж гой. Шулмас имгэн ингэ зааж өг. Марушка шулмас имгэн талархаа цааш явлаа. Шууг эсгэрэн үлээх хэмээ гарч ойлж юу нэсэлтэн болгон ногдон нүгнөөсөө гар Марушка руу дайрав. Гинэт өмнө хөөгчөнд гүйж харагдав. Охин минь бүү сандар. Дуран дээр минь суу. Эргэж битгий хар гэж Жон хэллээ. Марушка Жоны нуруунд дээр сумагц. Жон урдлан тавилаа. Урд нь өргөн тал ногоон нууг жимсэн эрэг бал гол харагдана. Өндөр уул үүлэн толон сүндэрлэн Марушка тавиад л байлаа. Гинэт нь болор цамагдвал хэлцсэн тавчаатай гин. Яагаар сонготой юм гин. Цогон дээрээ хатан галсын ширтэн зогсно. За Марушка буудаа. Энэ хатны зарц бол гэж Жон хэллээ. Марушка баатангаа барьсаар бууж Жон талархаад болор самхар руу орж хатанд мэхий. Алтар нэрийг тань мэдэхгүй юм өршөө. Ажил хийвэн танд хэрэггүй биз гэлээ. Утас ирж юмны гэж оюу хатгах хүнийг аль хэдийнээс би ирсэн бэлээ гэж хата хариулахад Марушка энэ бүх ажлыг
аваад оройн мөнгөнд төлөөр алтан зүгээ гарган гээ уугуул садган. Уугуул схем нь ураг гэрэл жонгор финис төглөө бусадын налжураар нүрээ арж гэж ивнэн суужээ. Хатуу хүнийг нь тандан чагнаад мөнгөнд төлөөр алтан зүгээ надад зарааж гэв. Гэрэл жонгор финис уулзуулах юм бол би зүгээр өгдөө гэж хэлв. Хатан бодон за яав шүнэрээрээ гэж гин. Шүн болоо Марушка гэрэл жонгор финистийн амар хөргөөнд орлоо гэв. Хайр нөхөр нь гүн ойрон дарагд унтж байв гин. Гэрэл жонгор финист минь сэрэж босоож гэрэл жонгор финист гүн ойрон дарагдан унцаарл байв. Марушка дуудан сэрээгээ цацсангүйг нь маргааш өдөр Марушка мөнгөн сүртэй алтан ирүүлээ гарган уудсээр хатуу хүнийг нарж чад над зарааш гэж гин. Зарахгүй харин та гэрэл жонгор финисттэй нэг цаг болноож улдаж шөрүүлэл би зүгээр өгнөө гэж гин. Марушка гэлээ татан тэр зэргүй сэрэж чадахгүй гэж бодоод тэгдэг гэжээ. Шүн болов Марушка гэрэл жонгор финисттэй амар хөргөөд оров. Хайр нөхөр нь гүн ойрон дарагдаа унтан гин. Гэрэл жонгор минь босоож хөөртэйх болсон тул Марушка хайр нөхөрөө дуудаа сэрэж чадсангүй. Удахгүй хөөртэйх болсон тул гаш үнэлэм зазууруулан инхри финист минь сэрэж ихнэр намаага гарааж гэж илэг зүргэнтэй наан дэврээд уйлжээ. Марушкагийн нөлөмс гэрэл жонгорын нүцгэн мөр дээр тусан алуу зориг төлөвгэн гэрэл жонгор гинэтгэн сэргэрч гэргийн Марушкага харан дэврэн үсээд Марушка энэ чи юу? Төмөр гутлын гурыг хилээж төмөр даяг гурыг уугалж төмөр малгай гурыг сэтэлж намайгаа олвоо. Одоогоо ихмдэг та буцыг хилээ. Тийхүү тэр хоёрыг нутгийн зүгийгээр бэлгийг харсан хатан урд бүрээ үлээж улс амьтан цоглуулж урууш нөхрийн тухай угаалan зарлагдлаа гин. Тайж ноёд тариажид нуудалтаач цоглорч урууш мөн нөхөр гэрэл жонгор финистийн гимзэмийг шүүхээр боллоо гин. Тэгэхэд финист эртний тангаргаа бүзэлгүй игнэгт багт харилдаг нөө. Эсэлт үзүүлсэн бараанаас эр нөхрөө худалдаг нөө. Аль нь чиг ихнэр вэ гэж асууж гин. Тэгээд гэрэл жонгор финистийн чиг ихнэр бол Марушка гэж тогтоожээ. Тэр цагаас хойш хайрт хоёр хацалгүй жаргажээ. Улс орондоо ирээд урд бүрээ үлээж их бодож олныг дансгалсан найр ойром хийжээ. За гэрэл жонгор финист маань ингээд дуусчээ. Тэгээд дараагийн үлгэр нь болохоор ичдээ хоёр гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нэг ичдээ хоёр нь болохоор айгу цөөхөн одоо нэг богинохон үлгэр юм байлээ. Тэгэхээр энэ хоёрыг тастаад яг нэг өдөр яг зэрэг оруулна гэж бодожоо. Тэгээд наваа сонсож байгаа хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд YouTube болохоор subscribe болохоор ерөнхийдөө чухал юм байлээ. Тэгэхээр сонсоод гуцаад хараа гэж хэлье.